Дэлхийн монголчуудын МЖЛ радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваас басан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг Яманы махыг халуун дээр нүрээтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд яг одоо бэлэн болсон байна. За манай Hot Topics нэвтрүүлгийг 3 дугаар студиэс царай муутай хөтлөгч Аригун. За Ари. Зааш муутай хөтлөгч Ари. Хамтран хүргэн найруулагчаар ундрах ажиллаж байна. Манай Hot Topics нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай бизнесээ хамтдаа асаа юутай Лендимэн хамтран ажиллаж байна. За мөн Gift to Health буюу Туркийн Ocean Brand-ийн Kals манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд Ари сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа, сайхан амарв уу? Сайхан амарсан. За амралтын өдрийг яаж өнгөрөвдөө? Амралтын өдрийг амраал өнгөрөөлөө дөө. Та яаж өнгөрөв? Би бас таада амарсан. За. Hot Topics нэвтрүүлэг бол дэлхийн өнцөг булан бүрт ямар мэдээлэл тухайн улстай халуун сэдв болж байгаа вэ? Ер нь анхаарлын төвд байгаа вэ гэдгийг илрүүлж ярих зорилготой юм нэвтрүүлэг. Бид хоёр Google Trend ашигладаг. За ингээд өнөөдрийн миний би одоо сэдвүүдэд танилцуулах эхлээд. За өчигдөрхөн улаан өндөгний баяр гэж болсон юм байна. За тэгээ өчигдөр бол Google Trend-ээр дүүрэн ер нь бүх христийн шашинтай бүх улсад улаан өндөгний баяр буюу Easter egg гэсэн хайлт Америк нэгдсэн улс, Англи ер нь бүх газар байлаа. За гэхдээ энэ дундаас би нэг улсыг онцгойлъё гэж бодлоо. Энэ бол Грек улсд улаан өндөгний баяраар нэгэн сонирхолтой байдлаар тэмдэглэдэг нь олон нийтийн анхаарлыг татаад хүмүүс сонирхоод байгаа маань тэр тухай мэдээллийг дэлгэрэнгүй хэлж өгнө. За хоёрдугаарт яг одоо Minecraft гэдэг хайлт бол дэлхийд бол байнга тэргүүлж байгаа маань. Тэгээ Google Trend ч энийг оруулахаа болсон. Google Trend бол яг трендлж гинт байхгүй гэж гарч ирсэн сэдвүүдийг илрүүлж гаргадаг бол Minecraft угийн л хүн болгоны хайлтар гарч ирдэг учраас байхгүй. За Minecraft бол кинон гарсан саяхан. Кинон бол дэлхийд даяар шуугаад байгаа. За Minecraft-тай холбоотой, кинотой холбоотой. Энэ одоо 2025 оны өдний хүртэл гарсан байгаа кинонуудаас орлогоороо хоёрт орсон баг шиг байсан. За магадгүй удахгүй нэгт орно. Ер нь 2025 оны хамгийн амжилттай кино болж магадгүй гэсэн тийм таамаг шинжээдж ярьж байлаа. За энэ кинотой холбоотой үзэгчт нь жоохон асуудал үүсгээд байгаа юм байна. За үзэгчт нь Chicken Jockey гэдэг нэг тийм нэр гарангуут л за янз янзын асуудал үүсгээд байгаа юм байна. Chicken Jockey гэдэг хайлтаас давхар хүмүүс ямар учиртай юм болоо бас хайж эхэлсэн байна. За тэгэхээр Minecraft сонирхдаг Chicken Jockey-г мэддэг бол бүгдээ хамтдаа энэ мэдээллийг сонирхох нэ. За өргөжлүүлээд Ogo Obinia гэдэг нэртэй ийм Кенийн YouTube-ийн инфлюенсер залуу байдаг юм байна. За энэ хүн хормонд өргөдсөн амьдралдаа харж байгаагүй сонин хорим үдцэцгээс тэгэхээр ямар хорим үдснийг бүгдээрээ ярина, дэлгэрүүлж ярина. За тэгээд мөн цаг гарах юм бол Peter Hegseth гэдэг Америк нэгдсэн улсын балан амгалахын төрийн нарийн за бас дахиад л нөгөө чих татуулаад энэ чинь нөгөө асуудалд ороод байдаг жоохон мэрэгжлийн бус гэдгээр халдвартай. Энэ залуу дахиад бас асуудалд орсон. За миний хувьд эхний одоо мэдээллээрээ за өнгөрсөн 7 хоногт хоёлаа Blue Origin буюу Amazon-ы одоо охин компани олонний танилд 6 алдартан эмэгтэйчүүдийг сансарт 11 минутын турш нисгсэн тухай мэдээлэл хүргэсэн. Бууж ирсний дараа эмэгтэйчүүд одоо феминизмын ялалт байгуулна гэж хүлээсэн боловч эсэргээрээ болоод одоо эмэгтэйчүүд нэлээд дайруулсан одоо ялангуяа энэ дундаас дуучин Katy Perry бол нэлээд хил аманд өртсөн. Тэгвэл Katy Perry-тэй Америкийн нэлээд том одоо сүлжээ хоолны одоо компани бүр ингээд нөгөө нохоо гахаага үзүүлсэн нэрээд гисэн. За ямар ч энэ мэдээллийг би одоо даваа гарагт хүрэхээр татаж авсан байна. За үргэлжлүүлээд Netflix дээр одоо 2-3 хоногийн өмнө iHostage нэртэй кино нээлттэй хийгээд байна. Та бодит явдлаас сэдвэлсэн iPhone одоо iPad гэдэг шиг iHostage гэж ярьж байгаа энэ кино болохоор Apple-тай холбоотой кино байгаа. Тэгэхээр энэ одоо ямар бодит үйл явдал болоод ийм кино гараад энэ кино маань одоо Netflix дээр өнгөрсөн 7 хоногт гарсан хамгийн шилдэг кинонуудын жагсаалтанд топ 2-т ороод ирсэн тухай мэдээлэл хүргэх бол үргэлжлүүлээд за яалтчгүй энэ хүний нэр одоо ингээд бүх трендүүд дээр орж ирсэн болохоор би ингээд ярихаар татаж авлаа. Ягаад тэгэхээр Billy Ray Cyrus гэдэг хүний нэр ингээд ороод ирлээ л дээ. Гэрлэх нэ нэг юм жижигчэнтэй нэр холбогдчихэ гэх мэтчил нэр нь ороод ирлээ. Гэхдээ Billy Ray Cyrus гэдэг хүнийг бол монголч төдийлөн мэдгүй. Гэхдээ охин нь бол угаасаа ааваасаа алдарт нөгөө Miley Cyrus гэдэг дуучин бүсгүй байгаа. Тэгэхээр Miley-гийн аав одоо яг ямар хүнтэй гэрлэх гээд ингээд дэлхийд даяар өөрийнх нь нэрийг хайгаад байгаа тухай мэдээллийг хүргэнэ. За тэгэхээр бүгдээ миний мэдээлэлээс эхлэе гэж бол бодлоо. За би ингээд дараагийн судал дээр суусан. Би шийднэ. За тэгээд энэ ингэсэн байна. Америк нэгдсэн улс сүүлийн өчигдрийн байдлаар 1 сая хайлттайгаар Walmart одоо ажиллах уу, Starbucks ажиллах уу гэд 1 сая хайлттай ингээд ийм хайлтууд нь нийлүүлээд одоо хийдэж болох юм байгаа юм. Ер нь хоолны ажиллаж байгаа хоолны газар байгаа юу гэл гих мэт Easter egg, Walmart Easter гэл ингээд
хайлтууд тэргүүлээд байна л да. Ерөөсөө л яг одоо улаан өндөгний баяр. За тэгээд 4 сарын 20-нд болсон юм байна энэ жилийнх нь. Амардаг аль биесний амралтын өдөр болдог. Тэгээд хүмүүс хайгаад байгаа юм. Өөрөөр хэлбэл христийн шашинтай улсууд улаан өндөгний баяр тэмдэглэсэн. За тэгээд Грекийн нэгэн одоо хоёр сүм хүмүүсийн анхаарлыг төлөй их татаад тэмдэглэж байгаа байдал нь гайхалтай төрүүлээд байгаа юм байна л да. За одоо манай найруулагч бол бичлэгийг өгөх бах. Энэ хоёр сүм Грекийн Киос гэдэг арал дээр байдаг юм байна. За энэ хоёр сүм бол жижигхэн энэ тосгон гэхэд одоо 400 метрийн зайтай байдаг зэрэгцээд оршдог хоёр сүмийг хоёр өршөлтөгч сүм гэж үздэг. За энэ хоёр сүм одоо улаан өндөгний баяр яаж тэмдэглэх вэ гэхээр нэг лүгээ гал галдаг. Одоо гал галдаг нь одоо харагдана. Өөрөөр хэлбэл нэг лүгээ энэ сүмүүд хоорондоо салют буудсан шүү дээ. Одоо харуулж байна. Ингээд нэг лүгээ салютаар ингээд галдаг. Үе ямар сони. Ингээд дайнд болж байгаа юм шиг ерөөс нэг лүгөө салиуд ч юм бол ихэнхдээ дээшэл будаж байгаа штэ. Тэнгүүт яг эднээс нэг лүгөө чиглээд онилж байгаад ингээд хоёр сүм штэ энэ чинь сашны байгууллага хоорондоо ингээд салиудаар ингээд буудуулаад байдаг. Ийм ингэж тэмдэглэдэг юм байна. Нодон 100 Газын зургас руу Израиль дайрлаа гэдэг нэг шүн мэдээлэл цэцэгдэхэд яг ийм юм болж ирсэн штэ. Энгүүр юу сүмийн хооронд юу гэхээргүй зүгээр яг дайн болж байгаа юм шиг бичлэг байна штэ энэ чинь. Тэгсэн чинь дайн болоогүй. Энэ бол зүгээр салиудаар нэг сүмүүд хоорондоо ингээд нэг лүгөө салиуд дуулж ингэж тэмдэглэдэг юм байна. За энэ тэгсэн чинь олон хүмүүсийн анхаарлыг татаад грекүүд яагаад ингэж тэмдэглэдэг юм болоо гэж гайхаад байгаа юм байна. За грекүүд энийг ингэж тайлбарласан байна. Ер нь бол энэ сүмүүд хоорондоо өрсөлдөж байна, байлдаж байна гэж бодсон чинь түүх нь өөрөөр тайлбарладаг юм байна л да. За энэ грек чинь нэгэн цагт Отоманы эзэнт гүрний мэдлэлтэйсэн. Отоманы эзэнт гүрэн бол исламын шашинтай улс. За грекүүд бол үнэн албартны шашинтай улс. Тэгээд үнэн албартны христийн шашинтай улсуудыг хориглодог байсан. За энэ янз янзын баяр тэмдэглэхийг хориглодог байсан. За манайд одоо жишээ нь цагаан сарыг тэмдэглэхийг хориглохтой адилхан. За ингээд нууцаар тэмдэглэдэг байсан байгаа юм. За ингээд нууцаар тэмдэглэхийн тулд хоёр сүмүүд хоорондоо ингээд байлдаж байгаа юм шиг нэг л галт бууддаг байсан гэсэн домог байдаг юм байна. Нэг батлагдаагүй. За 1889 он хүртэл ингээд тэмдэглээд иж болсон юм байна. За энийг нь одоо туркууд буюу отоманчууд мэдэнгүүтээ их буунуудыг хураагаад авцсан. За энэ одоо уламжлал нь үргэлжлээд одоо нэг л галдаг байдлаар одоо энэ улаан өндөгний баяр галдаг гэсэн юм. Уламжлалж болж үлджээ гэж юм. За одоо орчин үед бол энэ одоо салиутаар хаашаа онилдог гэхээр нэгнийхээ сүмийн одоо хонх руу онилдог. Хонхыг онох зорилготой. Хонхыг онох юм бол дугран шүү дээ. За тэгэх зорилготойгоор ингээд салиутыг галт юм байна. Гэтэ үзэхэд бол үнэхээр сонирхолтой юм. Хүмүүс бол бичлэг хийгээл хараал зогсоод байна л да бичлэг дээр бол. Тэгээ энэ сүулт нь эднийг бол одоо бүр нутгийнх нь Рокето Полемос буюу одоо пуужны дайн гэж бүр энийг нэрлдэг болсон. Энийг нь үзэхэд бас хүмүүс их очдөг болсон юм байна. Ер нь бол одоо жуулчд гэсэн. Жуулчд нь очиод яг тэнд байдаг нэг уулан дээр гарч үзэхэд илүү тухтай гэдэг ингээ үзүүлдэг бүр баг үзүүлдэг газартай болсон. Тэгээд сүмүүд хоорондоо ингээд энэ одоо юугаар улаан өндөгний баяр байлдаж байна. Би бол өстө төсөөлөхгүй юм. Би одоо хоорондоо өндөг шиддэм болов гэж бодосоо чийсэн чинь бүр үнэхээр бас очиж үзүүлэх гой сонирхолтой юм байна л да. Сонин байдлаар тэмдэглэдэг юм байна. За дараагийн мэдээ орохоос өмнө бүгдээ хамтран ажиллагчаа танилцуулах юм. Бизнесээ хамтдаа асаа яваатай Лендимен манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байна. За Лендимен хувьцаат компанид дуулсан. Тэгэхээр Лендимен банк бус санхүүгийн байгууллага хувьцаат компани Монголын анхны финтек компани. 2016 оноос эхлэн технологийн шийдлийг ашиглан санхүүгийн үр хэмжээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд барьцаагүй хэрэглээний зээлийг Лендимен аппликейшнээр дамжуулан Монгол улсын санхүүгийн зах зээлд нэвтрүүлсэн анхны финтек гэж явдаг. За өнөөдөр бид хоёр дижитал бизнесийн зээл болон флекси бизнес зээлийн давуу тал нэмэлт мэдээллийг хүргэнэ. Тэгэхээр барьцаа хөрөнгө шаардахгүй. Энийг хэлэхээс өмнө одоо жишээ нь ингээд жижиг дунд бизнес эрхэлдэг хүн тийм үү зээл авах гад жишээ нь ямар нэгэн банк санхүүгийн байгууллагад хандах юм бол заавал биеэр очих шаардлагатай тий. Доороо иж одоо судлуулна, эхлээд баримт, бичиг баримтаа өгнө, орлогоо судлуулна. За дахиж дуудахаараа очино тий. Ингэж одоо удаа дараа шатлал дамжлага болдог байсан бол би одоо Лендименийхэн барьцаа хөрөнгө шаардахгүй. Зээл олгосон тохиолдолд авах шимтгэлгүй. Зөвхөн ашигласан хугацааны хүүгээд татаж авдаг. Нэмээд хүүн 399%. Хугацаанд төлсөн тохиолдолд хүү буурах боломжтой. Зээлийн хэмжээ нь 500,000-аас 100 сая төгрөг. Хугацаа нь 198 сар гэхээр би одоо 16 жил хавцаа гэж бодоод байна. Бараг мөн бах те. Сардаа нэг удаа иргэн төлөх нөхцөлтэй гэж байгаа.
За тэгэхээр Монголд зээл олгогч байгууллагууд нь бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл олгохдоо хамгийн багадаа 3 удаа салбар дээр очих шаардлагыг тавьдаг. За зээлдэгч багадаа 2-3 цаг зарцуулдаг. Үүнээс хорол бизнес эрхлэгч нь ажлын байраа орхиж 9-10 удаа борлуулалт алддаг гэсэн тооцоо гардаг. Лендмен бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан 100 сая төгрөг хүртэлх бизнесийн зээлийг барьцаагүй, шимтгэлгүй бүрэн дижиталаар гар утаснаас 5 минутанд ирэхэд тооцоолоод бизнестэй хөрөнгө оруулах боломжийг олгож байна. Тэгэхээр Монголын хамгийн анхны бүрэн дижитал бизнесийн зээл буюу Flexi бизнесийг хэрэгтэй үедээ Lendmen аппликейшнээр шийдэх боломжтой бүрэн дижитал барьцаагүй зээлийн бизнесийн зээлийг бас л мөн Lendmen аппликейшнээр шийднэ. За тэгээд хизээж ашиглах боломжтой шугамн зээлийг танилцуулъя. Flexi бизнес нь шугамн зээл гэж явна. Тэгэхээр бизнес эрхлэгчдэд яаралтай бараа татан авах түрээс тог гэх мэт урсгал зардлуудаа төлөх зэрэгээр бизнесийн хэрэгцээндээ зориулаад зээлийн эрхийг хизээж хэдэн ч удаа ашиглах боломжтой байдаг. Нэг удаа зээлийн шугам нээлгэлээ яг ангуудад бодогдоод эхлэх шүү дээ, шууд авахгүй. Шугамаа нээчээд тухайн дуртай үедээ авч ашиглаж болдог. Иймэрхүү шугам зээлийг Монголд их хвчлэн том компаниуд л ашиглах тийм тансаглалтай байдаг бол ийм зээлийг Lendmen та бүхэн жижиг дунд бизнесийнхэндээ олгож байна. Тэгэхээр та бүхэн маш баярлалаа. Хэрэгтэй үед нэг нь одоо хэрэглэгчийн сэтгэлийг уншиж өгье. Та бүхэн маш их баярлалаа. Хэрэгтэй үед маш том хөрөнгө оруулалт боллоо. Удахгүй 3 контейнер бараа маань бууж бид 6 сарын 1-ээс бөөний худалдаага нэмэгцээ албан ёсоор танаад талархлын бичиг илгээнэ. Албан ёсоор компани нэрээрээ талархан илэрхийлнэ. Маш их баярлалаа. Итгэлийг нь алдахгүй урагшлана. Хэцүү үед хамгийн том хөрөнгө оруулалт авсан шүү гэж Lendmen-ийн харилцагч энэ одоо яг чухам зээлийг нь ашигласан энэ хүн сэтгэлээ холцсон. Энд бас урангаан санаа оёдлын үйлдвэрийн захирал эмэгтэй бас сэтгэл байна л да. За одоо бусад байгууллагуудаас бизнесийн зээл аваад түүхийн эд материалаа татах гэсэн боловч барьцаа хөрөнгөгүй гэдэг шалтгаанаар зээл авч чадахгүй байсан. Тэгээ Lendmen-ийн Flexi бизнес зээлийн талаар мэдээлэл аваад эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлээд зогсохгүй ажлын байранда шинэ ойдолж аваад бизнесээ тэлсэн байна. За та бүхэн Lendmen гэсэн аппликейшнийг мэдээж хэрэг татаж аваарай. Lend-цэг имэн аль бизнес вебсайтлуунаараа дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Lendmen гэдэг Facebook пэйжийн хайвал фэйсбүүкээр хайвал пэйж нэгээр лайк дараарай. Харин утсаар мэдээлэл авъя гэвэл 77 тэгдлөө техник гэдэг дугаарлуу залгана. 77 тэгдлөө техник. За манай нэвтрүүлэгтээ бизнесээ хамтдаа асаа юураатай Lendmen хамтран ажиллаа. Баярлалаа. За одоо бикс нэвтрүүлэг үргэлжилж байна. Манай Ари Ашмутын мэдээллээр үргэлжлэнэ. За Ашмут мэдээлэл хүргье. За энэ өстө бүр хөгжилтэй ч хэд одоо хайшаач нэг тийм мэдээлэл заяа. За Katy Perry одоо түрүүнд би хэлсэн Amazon компани охин компани бол Blue Origin гэдэг одоо энэ төслөөрөө баг 2021 оноос хойш 30 гаруй удаа хүмүүсийг сансарт нисгсэн байна уу да. Тэгээ нийт одоо зардал нь бол 28 сая доллар төлдөг мүлдэг гэсэн янз бүрийн л одоо яриа яваад байна. Гэвчиг яг энэ түрүүн сүүлд нисэн 6 эмэгтэй хэдэн сая доллар төлсөн зарим нь үнгүй ниссэн юм уу гэх мэт мэдээлэл нь бол цацагдахгүй байгаа. Нууц байлгаад байгаа. Яагаад тэгэхээр магадгүй эхнэрийнхээ найзуудыг зугаалуулсан сансарт зугаалуулсан болохоор бас хэлэхгүй байж магадгүй л тийм. Лайд чинь дамаа. Би бүр яаж гэнэ лаа бариад нүмхэн дэлтэй зогсчихсан шиг ярьж байна. Гэхдээ яг нэг баян хүн лаа ягаа идэн луунгаа идэнэ гэдэг шиг Amazon-ы одоо Jeff Bezos эхнэрээ бас их үнэтэй баярлуулж байна даа л гэсэн санаа. Жухам. За тэгээд Katy Perry гол нь ингээд нөгөө бууж ирэхээс өмнө нэг нисгтээ нэг цэцэг барайл ихтлхийгээсээ нэг цэцэг сансарт гаргалаа гэж. Кино за. Тэгэл нөгөө буртхан дотроо тэг камер дээр очил цэцгээ барайл дахиж ингээд тэгснэ бууж ирснээр газар үнссэн шүү дээ. За газар үнснээс нь ахуулаад хүмүүс ингээд энийг одоо буцаага явуулчаач гэх мэтчлэн бичиж эхэлсэн. Үүн дээр одоо нэмээд Wendy's гэдэг Америк одоо түргэн хоолны сүлжээ байдаг. Wendy's бол маш алдартай Америкта ярд түгэн дэлгэрсэн том брэнд тий. Маш том брэнд одоо 7166 байршил дээр салбартай брэнд гэж бодохоор хасар том брэнд байгаа шүү дээ. За ингээд энэ түргэн хоолны Wendy's гэдэг ресторан яг яасан бэ гэсэн чинь өөрийнхөө Twitter дээрх ингээд X дээрх албан ёсны хаягнаас энэ эмхтэйг буцаага явуулчих болохгүй юу гэд сансарлуун. Тий, сансарлуун жиргээд заяа. За тэгмүүд нөх хүмүүс чинь ингээд бүр шок дотор ч одоо 3.7 сая дагагчтай хаяг дээр бүхэл бүтэн сүлжээ ресторантэй нэг тийм хөөхөн нэг тийм цэцэрлэгийн хүүхдийн хэрүүл шиг чим бичээ тий. Хүмүүс ингээд бужигнаал ороод ирсэн 3200 хүн реплай хийгээд буюу хариу бичсэн. Тэгсэн чинь Katy Perry нэг юм дуу байт юм 2010 онд гарлуу та
би нэг охиныг өмсчлээ. Тэгээ надад таалагдсан гэдэг I can't stop girl and I like it гэдэг. Тэгэж тэргээр нь л одоо би мэддэг штэ. Тэгсэн чинь яг тэр дуугийнх нь ингээд нөгөө нэг одоо жоох өгөөдөл болгоод би газар үнслээ надад таалагдлаа гэдэг нөгөө Венди чинь дахиад газар үнсэж байгаа зургийг шеэрлээ заяа үргэлжлүүлээ. За ингээд дуусаагүй заяа. Бид нэр ингээд эмгтээчүүдийг хүчрэхэг болгоно гэж боддог нь лав энэ биш шүү гэх мэтчлээ ингээд үргэлжлээл ингээд яваадсан. Тэгсэн чинь хүмүүсийн хувьд болохоор Вендиг ерөөсөө эндээ харамсахгүй байна л та. За тэгээд мэдээж ингээд одоо бүхэлдээ нэг тийм дуучин олонний танил эмэгтэйрөө бас нэг том ингээд сүлжээ компани өөрийнхөө хувийн аккаунтаар нэг тийм хувийн хүний маргаан шиг дайраад ангууд олон нийт бас нэг талд ингээд бас дэмжээд те Кэти Перриг сансарлуу нь явуулахад таарсан Кэти Перри шиг энэ хороо дээр хэрэггүй хүн алга гэх мэтчлэн ингэж байгаа бол нөгөө талаас эмэгтэй хүн л бас ингээд дайрах нь бас ёс бус юм аа. Танах ингээд нөгөө байгууллагын ингээд ёс суртахуун алга гэх мэтчлэн Вендис рүү дайрсан чинь Вендис уучлалт гуйх бодлого байна гэдэг хариу өгсөн билээ. Энэ тэгэхэд одоо Вендигийн ийм нөгөө том компаниудын бас хаяа админуудын цаана зүгээр л нэг Жензи 20-наас 22 настай хүүхдүүд тэгээд амар гоё сэтгэдэг тэгээд ингээд бичсэн хүмүүс бас байгаад байдаг. Вендигийн цаана хэн байсан бас их сонирхолтой юм а тий. Тэгээд одоо жишээ нь ингээд одоо манай Тэнгис өргөө ч юм уу тий гигант ингээд нөгөө кино театрууд хоорондоо админууд ингээд хоорондоо нэг мааз яваад идэв шүү дээ. Постороо яг энэ шиг л уг нь өөр одоо Burger King ч юм уу тий KFC этертэй айгуу тийм дис хийд юм байна Венди ч өөрөө тэгсэн чинь тий цаанаас л нэг тийм марзан дистэй. Гэхдээ энэ удаагийн дис нь ямар ч нөө түргэн хоолны сүлжээ биш Кэти Перри рүү дайрсан болохоор хүмүүсийн эвдэх онцлог болоод гэхдээ энэ дэр би одоо Fox Business.com мэдээллийг хараа сууж байна л да. Энэ дээр юу гэсэн бэ гэхээр Вендисийн одоо ингээд те баримталж байгаа яг одоо энэ дайраад байгаа нь зүг гэсэн хандлагатай маш олон хүмүүс байна. Кэти Перриг бүр үнэхээр ингээ хитрхи жүжиглсэн ч гэдэг юм уу, хитрхи хитрүүлсэн гэдэг юм уу те 11 минут сансар нисчээд өөрийгөө юу гэж додгаан ч гэдэг юм уу. Өмнө дээр нь нэмэгдээд заяа. За эднэрээ сансарт нисэн чинь шал худлаа гэдэг үнцэг гараад ирсэн. За. Сансар биш ээ юм уу мэдгүй худлаа жүжиглээд байна гэсэн санаа. Тийм жүжиглээд тэгээд ингээд одоо саран дээр хүн буусан бугаагүй гэж ярьдаг шиг эднэр сансар руу нисээгүй гэдэг одоо бүр яриа гараад ирсэн. Энд ч одоо үргэлжлээд хуйлдааны онол болцсон явж байна л та. За би Кэти Перригийн зүгээр нэг анзаарсан өөрийнхөө нэг анзаарсан. Манай Кэти бас нэлээд бодсноос төвчин юм аа. Үнэ. Тэрийг зүгээр олж мэдлээ. Тэгээд зүгээр нэг хүмүүс бас өөр ямар үнсгийг хэлээд байхаар сансарт нисчиж сансарт нисгч ингээд за мэдээж жингүүд л мэдрэх нэг гол асуудал. Нөгөө талаар цонхоор хараад ингээд дэлхийг харах байтал Кэти Перри ниснийхэд тууршиж ерөөсөө цонхороо хараагүй камерлуул хараад байсан. Тэр сансарт нисгч бол сансраар хараад гой сайхныг мэдрэх байтал камерлуу хараад цэцэг бараал. Нэг цэцэг барьчаал тэр цэцэгтэй үгүй юм их би бүр угаасаа тэр бичлэгийг харсан л да ялч өдөр цэцэгтэй гэл ингээл яваадсан. Тэгээд одоо сая нөгөө сансарт бараг 9 сар гацж байгаад ирсэн алдарт Сунита Уильямс байна шүү дээ. Одоо 2 сансрын нисгч гацж байгаад ирсэн хоёлаа зөндөө ярьсан. За Сунита Уильямсын одоо Кэти Перри хоёрын ингээд нөгөө сансарт байгаа зургийг харьцуулчаад хүмүүс их ингээд нөгөө шуугаад байна л да. Ягаад гэсэн чинь одоо Сунита Уильямс Кэти Перри хоёр өсний уртуул адилхан юм шиг байгаа. Тэгээд задгаа сансартаа Сунитагаа өөс нөгөө жингүүдэлт ингээд бүр арзаасан юм болцсон бахад Кэтигийг хагас арзаагаад байна буюу эн чинь нисээгүй юм биш үү гэдэг үнцэг гарч ирээд байгаа байхгүй. Эсвэл үсэндээ маш их анхаарад ч юм уу те. За дараагийн мэдээлэл рүү орцгоё. Minecraft гэдэг кино одоо олон нийтийн анхаарлын төвд байна. За Minecraft бол дэлхийн түүхэнд хамгийн их борлуулагдсан тоглоом гэдгээр алдартай. За Minecraft гэд хэлвэл мэдгүй хүн бараг байхгүй хаа тайлбарлаж хэлэх ямар шаардлагагүй гэж бодож байна. За хэрвээ та жишээ нь мэдгүй хараагүй байлаач танай хүүхдүүд бол батны мэдж байгаа тоглосон байгаа. Minecraft бол хүн болгоны одоо бараг хэлд оруулж байгаа шахуу юм тоглоом болчиход байгаа. За энэ алдарт кино биш тоглоом кино гаргасан. Энэ 4 сард нээлттэй хийсэн кино яг одоогоор $500 сая орлого олцоод олон нийтийн анхаарлын төвд байгаа юм байна. За энэ гэхдээ асуудлаараа анхаарлын төвд тренд болж буцаж орж ирсэнгүү. Энэ Minecraft-ийн кино үзэж байгаа хүмүүс Америкаас эхлэлтэй одоо Австрали болсон. Ер нь тэгээд удахгүй дэлхийд даяар ийм сонин үзэгдэл кино театруудад тархаад байна. За би Монголд бол болсон гэж сонсоогүй. Гэхдээ дун удахгүй ерөө Монголд Minecraft гарч байгаа ийм болж магадгүй юм шиг байна. Киноны нэг хэсэг дээр одоо яг нөгөө гол дүр тоглолтоо Jack Black за хин одоо нөгөө Jason Momoa чинь нэг ягаан хувцас өмсчөөл рингэн дээр гарч ирэл зодтолдох гэсэн чинь дээрээс нь нэг юм юун дээр одоо ийм юу дахиан дээр одоо нэг зомби хүү бууж ирдэг. За тэгэнгүүт нь Jack Black Chicken Jockey гингүүтэл за тэгэл одоо үзэгчтэн зүгээр орилолтоо хамаг юм орилж шашгачаад одоо
юугаа попкорн өдрөө шидлээд байгаа. Хамгийн маш шидэл ингээл ерөөсөө ойрлж хашгичаал байна. Майнкрафтын фэнүүд очоод chicken jockey гэж хэлэнгүүтэл ерөөсөө бүр юм ойрлох ёстой гэсэн юм одоо соёл яваад байгаа юм байна. За ингээд ерөөсөө бүр кино театрыг ерөөсөө илүү дутуу хог новш бүх юмаа шидлээл өстой нэрээ ингэж нэмэх замраагүй байдал үүсгэж байгаа. За энэс бол мэдээж хэрэг үзэгчд нь бол энэ одоо харуулж байгаа нь их л жаргалт. Бүр дахиад амьд дахиад барьсан биш тийм одоо найрлаж өгсөн бичлэг дээр амьд дахиад барьсан орилоо зогсож чинь тхүү. Аа. За ингээд энэ chicken jockey гэдэг одоо ийм тренд маягийн зүйл бол яваад байна. За Америк болон Австрали руу одоо Австралийн кино театруудаар энэ тренд нь одоо халдварлагдсан. За одоо Монголд одоо ингэ хамаагүй ирж халдварлаж байгаа юм. Ямар ч байгаа сайн мэдгүй. Тэгэд кино театрууд энэ асуудлаас их үүсгээд одоо муухай бохируулгууд байна, заван байна, янз янзын болгоод байгаа юм байна. Цэвэрлэхэд хэцүү байна. Юунууд болохоор одоо хүмүүс болохоор chicken jockey гэдэг нь ямар учиртай яагаад ингэж ярьлаад байгаа юм гэд ингээд яагаад байгаа юм байна. Гайхаад бас хайгаад байгаа юм байна. За тэгсэн чинь за chicken jockey гэдэг нь одоо энэ Minecraft тоглож байгаа хүмүүст би одоо Minecraft тоглож байгаагүй онцгой тийм ууртай тийм дүр юм байна л да. Тэгээ chicken jockey ингээд нэг ностальгия гэдэг нэг ойлголт байдаг штэ ингээд дурсан санах ингээд яг Minecraft тоглож байгаа chicken jockey-г санангуудаа хүмүүс нэг юм огшдаг ч юм уу яг өөрийнх нь дуртай хэсэг нь гарч ирэхэд нэрнгээс ингээд гой танил юм гарч ирэхэд баярлдаг. За тийм л юм байна гэж одоо хүмүүс тайлбарлсан юм байна. Тайлбарлаж ялээ. Би ч Minecraft тоглодог л доо. Гэхдээ би тэр chicken jockey би нөгөө тэр зомби момбито тэр одоо adventure буюу одоо үхэл тэмцэлтийн хэсгээр нь тоглох гээд тэр хитрхи 50 хүн болохоор чаддгүй юм л да. Тэний хөөхөө өөрийнхөө ертөнцийг байгуулаад номын саман барайл суучихдаг шүү дээ. Энэ бол хөөхнө хийгээл. Тэгээ би нэг хөөхөн маш олон өнгийн одоо хавтангаар номын саман барьсан хөөхөн өөрийн гэсэн гэр оронтой амтан жижигэл үжидээ уг нь л. Тэгээ би ингэж бодсон. Би ер нь Minecraft үзэж хэмжээгүй. Бүр заавал үзнэ гэж бодсон байгаа. Би ер нь цацгах. За энэ chicken jockey. За өргөө тэнгисийнхэн сонссон уу? Энэ хүний зарим одоо юм байвал бидний ороолаар. За хог дэрсэн хүн бол арайгүй байна шүү. Би эхэндийнхээ царайг харуулаад орж шин. За дараагийн мэдээлэл рүү орцгоё. За дараагийн мэдээлэл маань iHostage гэдэг за кинотой холбоотой мэдээлэл байна. За 4 сарын 10 өнөөдөр ч хэдэн блэ 21 тийм үү 17 минут 19-нд за iHostage гэдэг нэртэй Нидерланд уран бүтээлчдийн кино Netflix дээр байрсан. За байрсан даруйда ялтчгүй одоо дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байгаа энэ киноны талаар би одоо яг киноныхын талаар бол ярихгүй. Гэхдээ ингээд киноны ард болсон бодит үйл явдлын талаар ярьж өгье гэж шийдлээ л. За яа. Yes. Би зүгээр хэсгээс нь зүгээр уншсан тэгэл бас хоёр. За 2022 оны 2 сарын 22-ны өдөр за Амстердамын Leidseplein гэдэг одоо би нэрийг буруу хэлж магадгүй англи хэл дээр ингэж утсан байна. За энэ одоо дүүрэгт байдаг Apple-ийн одоо Apple-ийн дэлгүүр рүү орсон. 27 настай эрэгтэй хүн орж ирсэн. За орж ирэхдээ нөгөө camouflage гэж хэлдэг шүү дээ. Цэргийн нэг 90 хувцас гэдэг ногоо 90 хувцас. Ногоо 90 хувцастай байсан. За тэгээд оронгуудаа энэ хүн маань тухайн одоо юу Apple Store дотор байсан нэг иргэнийг барьцаалсан ажилчтай цуг. Барьцаалаад одоо галт цэвсэг гаргаж ирсэн гэсэн үг шүү дээ. Галт цэвсэг гаргаж ирээд барьцаалаад за мэдээж энэ чинь нөгөө тэр барилгач нь өөрөө өндөр барилга юм байна. Дээгүүр нь бас ингээд өөр офисууд байгаа. Доотлолт нь Apple байгаа. За тэгээд барьцаалсныхаа дараа хүмүүс тийм мэдээж цагдаа сэргийлэхээ ирнэ. Ирээд цагдаатай хамгийн түрүүнд 4 удаа гал нэгэ буудалцсан гэж байгаа. Буудалцсангууд мэдээ за энэ чинь гал цэвсэгтэй хүн барьцаалчлаа. Одоо нөгөө орчин цагч нөгөө алан гэдэг чинь террористууд чинь маш их нөгөө нэг хэрцгий болцсон болохоор шууд дайраад орох боломжгүй хүний амнаас эргэж байгаа газар одоо маш ингээд болгоомжтойгоор за түргэнийхэн цагдаагийнхан бүр дотоодын цэрэг нь ирсэн гэж байгаа юм л та. Ингээ ирээд бүтэн 5 цагийн турш одоо тухайн Apple Store буюу Apple-ийн одоо нэрийн дэлгүүрийн гадаа ингээд цагдаа нар хүлээгээд нөгөө хүмүүс маань болохоор дотор би бол галт зэвсэгтэй нэгдүгээрт хоёрдугаарт ингээд миний биеинд одоо тесрэх бодис бөмбөг байгаа. Тэгэхээр ингээд хэрвээ миний хүсээд байгаа 200 мянган евро 200 сая еврог крипто мөнгөнд тэмдэгтэр над руу шилжүүлээд за энэ ингээд дэлгүүрээс ингээд амьд мэд гараад зүхтах боломжийг олохгүй бол би энэ барилгыг дэлбэлнэ гэж ингэж одоо тэр одоо занал хийлээд за ингэсэн за бүхэл бүтэн 5 цаг тийм үү тэр дотор байгаа тэр нэг Болгарын нэг иргэнийг аврах гад цагдаагийнхан одоо тэр чи одоо нэг хилцээр хийх гэж албан ёсны хүн байдаг штэ цагдаа тэр хүнээ нэрээд аргаа бараад сүүл рүүгээ өнөө маань миний ам цангаад гэсэн баг хитрхи яриад тэгээ гаднаас роботоор
ус зөөлгөөд усыг нь болохоор нөгөө нэг одоо барьцаалцсан байсан үнийг за тэр очиод усыг аваад ирэнгүүт нөгөө залуу нь айгүй сүхэтэй нөгөө барьцаандаас иргэн маань ус авах нэрийдлэр хаалгарууд очиод шууд гараад тавьчихсан гэж аахгүй гүйтсэн. Ингиж нэг амь аврагдаад энэ хооронд нь цагдаагийнхан бас зүгээр байгаагүй барилга дотор байсан 70 гаруй хүний амь насыг бол ингээд аварсан байт юм байлээ. Тэгэхээр би одоо шинэ гарсан кино болохоор үргэлжлүүлээд үйл явдлыг нь бол үргэлжлүүлж ярмааргүй байна. Ямар ч нэг ийм үйл явдал болоод за энэ кино болохоор энэ үйл явдал маань iHostage буюу одоо Apple-ийн i гэдэг дээр нэмээд hostage буюу барьцааны хүн гэдэг нэртэйгээр Netflix дээр байршаа. За 2025 оны 4 сард гарсан кинонууд донд одоо баруун Европ твт болохоор топ 2-т ороод ирсэн байна л да. Шилдэг 2-р байранд ороод ирсэн байна. Тэгэхээр яг энэ дэлгүүр болохоор 2012 онд одоо баг Нидерландд нэгдсэн анхны дэлгүүр юм уу та. Тэгээд Apple-ийн дэлгүүрүүд ч мэдээж 5 тухтай нэг тийм цэлгэр цагаан тухтай байдаг да. Яг ийм 5 тухтай орчинд хүн ингээд барьцаалсан хэрэг гарсан баг анхны шахуу тохиолдол болсон. Энэ хүн маань явандаа болд хин гэдэг нь бол Нидерландчууд өөрсдөө зарласан байдаг. А гэхдээ яг энэ хүнийг одоо аюулгүй болгосон цагдаагийн арга хэмжээ бол нилээд юу яасан бэлээ. Шүмжлэл дагуулад ингээд иргэдэг бүр ингээд Нидерланд даяар 2 хуваагаад бүрэн хэмжээний улс дээр хилцүүлэг өрнөсөн байт юм бэлээ. Тэгэхээр манайхан бас кино үзээд кино жоохон хуучраад энэ талаар мэдээлэл орж ирвэл үргэлжлүүлж ярьж өгөө. Тэгэхгүй бол одоо би бас амтүхүү спойлердод хэрэгт орох байх л та. Энэ их гоё кино болсон байна гэж одоо өндөр үнэлгээ авч байгаа юм шиг байлаа шүү дээ. Маш сонирхолтой. Яг тэр одоо нэг 2022 онд Амстердамд болсон хэргийг одоо суурлаад үйлдэл болгох 22 онд тийм 22 онд болсон хэргийг ингээд үндэслээд ингэж хийсэн кино нь Netflix-ээр бол их үзэлттэй. Хайлт бол ерөөсөө хаа сайгүй iHostage гэдэг хайлт бол Америк нэг цуусд ч гэсэн тэргүүлж ирсэн шүү дээ. Өчигдөр тэргүүлж ирсэн. За тэгээд одоо би бас нэр хамаагүй үйл явдлыг нэрч гадаг юм биш дараагийн мэдээлэл рүү явъя. Би бол бүр өчтөр ингээ үдсэн хүн багхгүй дээ гэж тэ ярихгүй сууж байгаа шүү дээ. Одоо энийг ярихгүй суугаад чинь хөдөлмөр. Хичээл зүтгэл төвчээ. Одоо үл үзэх гараараа амаа дарцсан сууж байгаа байхгүй. За хамтран ажиллагчаа танилцуулаад дараагийн мэдээлэл рүү бүгдээрээ орцгоно. Give to Health Туркийн Ocean брэндийн кальц манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байна. За Ocean брэнд нь Турк улсын тэргүүлэгч брэнд ээ. Тэгэхээр тус компани нь 2004 оноос хойш байгалийн гаралтай түүхийд ашиглан хүний биед тусдаа нэмэлт бодис агуулаагүй бүтээгдэхүүнийг Gift to Health урейтагаар хэрэглэгчдэд санал болгосоор ирсэн. За Ocean Ossify-ын яс булчингийн эрүүл мэндийг дэмжих шаардлагатай олон төрлийн витамин, эрдэс бодисыг нэг дор ахуулсан өндөр үр дүнтэй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн. За найрлаганда кальц болон ясны эрүүл мэндийг дэмжих, коллагений нийлэгжилтийг дэмжих, эрдэс бодисыг тэмцвэрлэлийг хангах 7 төрлийн нэмэлт витамин агуулсан байдаг. Яс ургалт шүдний хөгжилд кальц хамгийн чухал байдаг. Өсөлтийн үед ясны нэгт хамгийн хоригдлогддог тул дутагдвал өсөлт удаашрын ирээдүйн ясны асуудал үүсэх магадлалтай байдаг. Жирэмсэн их хөхүүлэлт үед зайлшгүй хэрэглэх хэрэгтэй. Цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдийн ясны сэргийлэл үүсэх эрсдэлтэй байдаг. За нас архих тусам кальцийн шимэгдэл мууддаг. Ийм учраас кальц орсон хүнс нэмэлтээр авах шаардлагатай. Одоо энэ яат юм байна л да. Нас одоо 20-од наснд ерөөсөө ажиглагдж байгаагүй шинж тэмдгүүд нэмэх 35 болоод тэгэхээр өссөн хүсээгүй бид мэдрэгддэм юм байна л да. За өнгөрсөн 5 дахад би чамайг байжгаад нэг юунд ороодхоо гэж хэлсэн дээ. 2 цагаас City Farm-ын ирээд биднэрт эрдэсийн шинжилгээ хийж өгсөн. Би ор гэж хэлсэн те. Хэлсэн. Би одоо 25 тайм болохоор яах вэ? Тэгээд 35 гаргахаас орё гэж яриад. За, эрдэсийн шинжилгээ хийлгсэн чинь за надад бол ингээд эрдэс маш их дутагдaltaй гарсан. За. Нэгдүгээрт би кальц, С витамин, за тэгээд цайр дутагдсан байна гэж миний бие. Тэгээд ингээд цайр дутагдангууд миний арьс хуурайших гэх мэтчлэн тий. Экземтэй бол экземийн улам ингээд нөө дамжираад өөр ингээд биений өөр хэсгүүдээр гарч ирэх мэтчлэн ийм үйл явц болд юм байна л да. Энийгээ би мэдгүй яагаад ингээд над дээр ингээд экзем маань ингээд нүдний цохин дээр гараад ирэх гэх мэтчлэн би бодоо яваадсан. Тэгэхээр энийгээ бас бид нар эртмэдээд тодруулаа тий. Биендээ ингээд хэрэгтэй эрдэс бодис витамин авч явах хэрэгтэй байна гэдэг би одоо 5 дахад маш сайн ойлгож авлаа шүү дээ. За тэгэхээр та бүхэн Ocean брендийг тогтоогод аваарай. Give to Health гэдэг Ocean брендийн энэ бүтээгдэхүүн Ocean Mongolia гэдэг Facebook-оор н оруул аль бисны Facebook пэйж нэгэ та бүхэн лайк дараарай. Ocean Цэгийн мэн гэдэг аль бисны вебсайт нь байна. Мэдээллийг авч болно. Харин утсаар мэдээлэл авъя гэвэл 88 58 13 11 гэдэг дугаараас авна. 88 58 13 11 88 74 13 11. За Ocean брендийн бүтээгдэхүүнүүдийг бүх сүлжээ эмийн сонгуудаар
худалдаалж байгаа. Та тэндээс авах боломжтой шүү. За манай нэвтрүүлэгтээ Give to Health хүрээтэй Turkey Ocean Branding Calz хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг хүргэлжилж байна. Дараагийн мэдээлэл рүү бүгдээрээ орноо. За Ken тэр болгон манай Hot Topics-ийн анхаарлын төвд орж байгааг баха тий. Ken-ээс 5,000 хайлттай Ogo Obinia гэдэг хайлт өчигдөр яг одоогоор тэргүүлж байгаа юм. За Ken бол олон сая хүнтэй боловч интернет ашиглаж байгаа хүмүүст нь бол цөөхөн 5,000 хайлт гэдэг бол бас их том трендд орох юм байна. За тэгээд Ogo Obinia гэдэг бол энэ YouTube-ийн алтарч YouTube-ч юм. Ogo Obinia Ken-ийн энэ YouTube-чин хормонд өргөдсөн байна. За хормонд өргөдөөд энэ хормон дээр бас сонь үзээгүй юм хүмүүс үзцгээс юм шиг байна. За Ogo Obinia хормонд өргөдсөн, хормон дээр нэгэн залуу 28 настай залуу очсон байгаа юм. За энэ үйл явдал бол 4 сарын 13-нд бол болсон. Тэгээд 28 настай Стефен Одиамба Ума гэдэг ийм залуу одоо энэ YouTube-рээс мөнгө нэгсэн байгаа юм. За одоо яг юу нэгснийг бол мэдгүй гэхдээ таамаглаж байгаа бол мөнгө нэгсэн намайг бас Найроби руу нийслэл рүү хүргээд өгөө гэж шаардсан байгаа. Тэгэнгүүт нь одоо энэ нисдэг тэргээр нисгэжсэн чинь. За энэ одоо Obinia ч нь бол их баян гэх юм уу инфлюенсер том хүн учраас ийм нисдэг тэрэг хүлгэлцсэн байсан. Хормонд очиод нисдэг тэрэг хүлгэлцсэн байсан чинь тэндээс нэг залуу. За намайг хүргээд өг дээрс мөнгө өгөөдөх гэсэн чинь зөвшөөрөхгүй цаашаа явсан чинь энэ одоо хормон дээрсэн залуу шарлахсан байна. Үгүйгээд одоо ингэ харагдчихэв. За ингэнгүүт яг нисэх үед нь очингодоо зүгдсэн. Мистик тэрэгний нөгөө нэг юунаас нь зүгдээ дэшиг нисээ явчихсан. Ямар хамгаалт илүүдэд юм байхгүй. Энэ одоо ингэ за би бол өөрийгөө хэдэн секунд даахыг бол мэдгүй нэг янз 10 20 за цагтаа бол 30 минут 30 секунд лав барьдаг гэсэн. Гэтэл энэ залуу бас өөртөө амар нисэж байгаа нисдэг тэрэгнээс зүгдээд ингэ нисцээ. Дагаад нисцээ. За одоо энэ чинь ингэ гарн чилэх юм бол ингэ унаал тэгэл дуусаа штэ ууг нь бол. Тэгээ зүгээр л ингэ тэр нөгөө нисдэг тэргээр нисчихсэн хүмүүс нь ингэ зүгдэн ч гэж одоогүй. Зүгдсэнийг нь мдээгүй байж байгаа. Сүүлд мэдэнгүүтээ сүүл газардсан юм байлээ. За тэгээд энэ залуу Уума гэдэг энэ залуу ингэж хэлсэн байгаа юм. За би угаасаа энэ 65 минут нисэх байсан юм байна. Хэрэг Найроби руу. Миний гарч хилээд эхэлсэн. Гэхдээ гайгүй тайвширлаа. Гэхдээ би бол 65 минут зүгдчихнэ. Зүгдчихэж нөгөө зүгдээд очих байсан. Яах гэж буусан гэж хэлсэн гинэ. Йоо. Яа ширүүм байгаа. Наасаа өөд тийм үү. Эсвэл нөгөө нэг галзуу барын хамт гараа хийхээс буцахгүй 27 насн дээр явж байгаа юм уу доо. Зүгээр нэг 65 минут нисээд очих. Энэ машинаар очил ажихал хэлгүүтэй цаг очих тулд зүгээр зүгдээд ингээ ажицсан. Ийм тохиол Кенд гараа. За тэгээд хүмүүсийн анхаарлыг татаад байгаа юм байна. Энэ гэхдээ бүр арай бүр шууд зүгдээ тэр чинь өндөрлөгөө аваа яваад өглөө шүү дээ. Ямар Том Круз байгаа шүү дээ. Гэхдээ энэ тэгээ бас ингээ зүгдэх удаан зүгдэх ч бол энэ чинь ингээ хөл мөлөө оролцож янз янз байж болно. Гарангуудаа ингээ гарч ирж буцаж бууж муугаад нэлийн удаан нис чинь гэсэн өөртөө ихтгэлтэй л байсан юм шиг. Скол одоо энэ за одоо мэдгүй бод тэнэг ч юм уу одоо сайн мэдгүй. Ямар ч байсан ингээ зүгдээд энэ чинь одоо хэдэн минутаас илүү удаан байж чадахгүй шүү дээ. Анзаар харин амьд үлдсэн байна. Уу яаж ч үзэх хүн бие тэгээ 65 минут дааж явахгүй хаа. Тэгээд чи өндөрлөгт гарна агаар магаар ямар авах вүлээ. Үүмээ бол өөрөө бол чаднаа л гэсэн шин. Юугүй тэгж амаараа тоглоод энэ чад. За дараагийн мэдээлэл рүү бүгд орцгоё. За дараагийн мэдээлэл за Алберт дуучин Майли Сайрусын аав Билли Рэй Сайрус гэдэг хүнтэй холбоотой мэдээллийг хүргэх гэж байна. За тэгэхээр Билли Рэй Сайрус гэдэг хүн маань өөрөө болохоор би одоо бодохно энэ хүний кантри дуучин л гэж ойлгож явд юм л та. За кантри дууны од маань за Элизабет Харли гэдэг дуучин одоо жүжигчин бүсгүйтэй яг энэ улаан хөндөгний баяраар буюу өчтөр Instagram дээр харилцаагаа албан ёсоор баталгаажуулаад буюу одоо үнсэлцэж байгаа зураг хийжээ. За тэгээд ингэж хийснийхэн дараа хүн болгоно л за 63 настай дуучин залуу 59 настай жүжигчин бүсгүй хоёрын тухай ингээд шуугаад байна л та. Оо би тэгвэл Элизабет Хойрлыг нь илүү сайн даны шүү дээ. Харин тийм байгаа з Элизабет Хойрлыг бол гоё бүсгүүлдэг. Энд чинь нөгөө нэг юу л Астон Пауэрс лөө. Тий. Астон Пауэрс нөгөө Майк Майерстай хамтарч тоглодог. Гэхдээ тэрнээс илүү Bedazzled гэдэг кинон дээр хинтэд тоглодог. Брендон Фрейзертэй тоглодог. Тэр киногоор нь тийш дээ нөгөө чөтгөрийн дүр тоглодог. Тий. Одоо нөгөө Брендон Фрейзер чинь нэг чөтгөрөөс 3 хүслээ биелүүлээ гэж гуйгаад өндөр бол гэсэн чинь маш өндөр болгосноо. Тий. Маш инээдтэй хөгжилтэй кино байдаг шүү дээ. Яг Брендон Фрейзер оргил үеийн кинонууд нэг. За энэ дээр Элизабет Хойрлыг харахтаа би тухайн үед зүгээр ингээд нөгөө хүүхд насны краш гэдэг шиг энэс илүү үзэсгэлэнтэй эмэгтэй хүн байдаг юм болов гэж бодулж ирсэн хүн бол Элизабет Хойрлээ.
Яалтчгүй үнэхээр гоё бүсгүй. Би бас тухайд энэ ямар гоё өстой чөтгөрөхөд гоё их юм аа л гэж харж байсан нөх хүүхдлээс. Би ядчих тэр нэг дөрөв гаргахтаа маш тийм тачаангуу гэх юм үзэсгэлэнтэйгээр гаргасан. Мартагдчихгүй дөрөв гаргасан байдаг тийм. За энэ хоёр маань 2022 онд Christmas in Paradise та хэлтэй юу гэж? Christmas in Paradise. Яа, эцэцэл. Чи заавал хүнийг шүүсийг хүнсийг өнгөрөх шаардлага байна. За. Бүр яг ингээд би яг чаддгүй болохоор л ариг үнэ гэлээ. Манай ариг үн чинь C2 би чинь C1 болохоор одоо яалтчгүй. За. 2022 онд одоо Деважин тацуулсаар гэдэг нэртэй кинонд хамтран тоглож ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол тусын ингээ өөрсдийн зохиосон амьдралтай байсан тийм үү. Одоо жишээ нь энэ Билли Рэй Сайрус болохоор 3 гэрэлсэн. Энд чинь одоо 2 дахь гэрлэлт нь байна уу? Одоо 3 дахь ингээд найз бүсгүйнд болж байгаа. За энэний өмнө чинь 1992 онд Tish Cyrus гэдэг бүсгүйтэй гэрлээд алдарт одоо Miley Cyrus, Noah Cyrus, Bryson Cyrus гэдэг ингээд 3 хүүхэдтэй болж исэн. За Miley-г бол одоо дэлхийд даяараа маш сайн мэднэ. Одоо нөгөө киноны маань зургийг найруулж өгсөн байна шүү дээ. Үнэхээр тий. Үнэхээр гоё киноос нь хүүхэд насны гоё дурсамж байна л та. Elizabeth Harley-гийн хувьд болохоор одоо өөрөө болохоор Hugh Grant-тай нилээн удаа үерхсэн гэдгээр алдартай. Тийм үү? Тийм. Өмнөх нөгөө нэг гэрэлтээс нь төрсөн хүүгийн Hugh Grant загалмайлсан эцэг нь болоод тэг нэг хамтдаа өсөжсэн. Гисэн чинь 1995 онд Hugh Grant өөрөө одоо биеэ үнэлэгч худалдаж авсан хэрэгт ороод энэ хоёрын хооронд ингээ нилээн тийм юу одоо ан цав гарсан. Гэхдээ Elizabeth Harley болохоор Hugh Grant-д маш их хайртай гэж тухайн үедээ хэлээд 2000 он хүртэл үерхсэн байдаг байхгүй юу. Тэгэхээр бол Hugh Grant маань өөрөө бас нэг тийм юу байгаад идэг л да Аз эмэгтэйчүүдэд их дуртай гэж өөрөө дахинд хэлээд идэг. Одоо ч баг Аз их нэртэй ах шүү. Тийм үү. Тухайн үеийнх нь яг нөгөө нэг одоо шуумын явахтаа болохоор Аз бие үнэлж авсан гэж шуум яваад тэгээ хүмүүс чинь нэг иймэрхүү юм сэвдэг штэ шар мэдээгээ. Ямар шүүслэг юм ярьж байна. За тэгээд одоо ямар ч сан тийм ингээд одоо Billy Ray Cyrus чинь 63 настай. За Elizabeth Harley 59 настай. Энэ хоёрын хувьд ингээд амьдралынхаа ингээд хамгийн жаргалтай хүмүүстэй хамтдаа өнгөрөөж байгаадаа их баяртай байна гэд Variety сэтгүүлд ярьсан байлээ л дээ. Бисээ нэрийг буруу хэлсэн үү? Variety. Яатрага. За ингээд энэ хоёрын зураг ямар ч зэн ингээд одоо Америкийн тренд рүү, Их Британий тренд рүү, за ер нь англи хэлтэй орнуудын тренд дээр Billy Ray Cyrus, Elizabeth Harley гэсэн нэрнүүд бол ялчгүй ороод ирсэн байна л да. Харин тийм байлээ. За ийм байна. Энэ дэлхийн ямар жижиг юм бэ те. Энэ ингээд би өчигдөр ингээд трендүүд харж байхад Их Британи талаас Elizabeth Hurley бол Их Британи жүжигчин шүү дээ. Британи жүжигчин. Тэгээд Их Британд Elizabeth Hurley гэдэг нэрээр трендээр орж ирээд байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Америк талаас нөгөө Miley Cyrus-ийн аав гэдгээр орж ирээд байгаа. Тэгээд Miley Cyrus ч бас супер од штэ. Тэгсэн чинь тэрний аав нь ингээд хоорондоо ингээд энэ том жүжигчинтэй амар жижиг юм шиг санагдаж эхэлж тэ. Тэгэхээр хоорондоо. За ингээд ер нь бол англи хэлтнүүд ер нь барууны ертөнцид бол энэ хоёрын холбоос их анхаарлын төвд ороод байгаа юм байлээ ялтчгүй. За сүүлийн мэдээллийг би бол баг л амжихгүй зүгээр дурдаад өнгөрье гэж бодлоо. Pete Hegseth гэдэг энэ нөхөр Америк нэгдсэн улсын Donald Trump ерөнхийлөгч болсноос хойш Америк нэгдсэн улсын юуны батлан амлахын төрийн нарийн болж томилогдсон. За ерөөсө мордгийн хазгай ихчээр анханасаа л асуухтаа ASEAN улсуудад аль багтдаг юм мэдгүй. ASEAN улсад Япон болон Солонгос багтдаг гэж бодож ярьцлага өгөхөөс ахуулаад зөндөө асуудалд үүссэн. 3 сарын 15-нд маш нууцлалтай Америк нэгдсэн улсын маш нууцын зэрэгэлтэй мэдээллийг одоо хуваалцдаг сигналын групп чатанда зүгээр хаа байсан сэтгүүлчийг нэмсэн. Тэр нь тэгээд сүүлд намайг энд оруулсан. Би одоо жишээ нь Хүүти болон Йемений Хүүти нарын довтлогоо өгөх газруудыг нарийн мэдээллүүдийг намайг нэмж хагаад энэ мэдээлсэн байсан гэсэн чинь дахиад ямар асуудал үүссэн бэхээр сигнал гэж ашигладаг энэ платформын групп чатанда бас ихнэр ах хүүхдээ байсан энэ групп руу тэр нарийн мэдээллийг бас одоо шидсэн байна гэдгийг тодорхой болсон хэлбэрсэн. Ямар хэцүү юм бэ? Зэрүүл явж ид юм уу? За тэгэхэд энэ Pete Hegseth чинь ер нь ямар учиртай яагаад хинээс хаагур гараад ирсэн юм том хэнийг ингээд Трамп тамилж байгаа гэсэн чинь энэний ихнэр нь юу юм бэ штэ. Одоо Fox News гэдэг одоо том барууны чиглэлийн баруун үзлийн одоо мэдээ гаргадаг энэ одоо компани продюсер юм байна. За продюсер бол том албан тушаал. За энэ албан тушаал учраас тэгэд хаасайгүй нөхрөө дагаж явж идэг юм байна. За ингээд эн чинь ер нь ийм байдлаар томилогдсон, ер нь мэрэгжлийн хүн биш энэ тэрийг л хил ам татаал Hegseth гэж юм бэ гэж хүмүүс суугаад байгаа юм байна.
За энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ бизнесээ хамтдаа асаа юураатай Lendman хамтран ажиллаа. За мөн G2 Health-тэй Туркийн Ocean брендийн Calc хамтран ажиллаа сонсогчтой өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжимдүүд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа Ааш муута. Баярлалаа Царай муута.